Үнэхээр өгөр хэлхий аргагүй сайхан мэдрэмж байна. Ийм сайхан өдөрт одоо бодонгоо аваад ийм хөрхөн үр хөвгтүүдээ өсвөө хүмүүжүүлж байгаа нь одоо үнэхээр сайхан бахархмаар мэдрэмж байдаг юм байна. Ээжүүд нас алдарт ихийн одонтой байх. Тэгээд сайхан алдарт ихийн одонтой одоо ээжүүдийнхээ үргэлжлэл болж байна. Цаашид одоо бас нэгдүгээр одон авах бас боломж байна шүү дээ. За баярлалаа. Тийм юм. Манай ээж, хатамын ээж маань хоёулаа бас 2 дугаар зэргийн одонтой. Би ихээс тавуулаа. Манай хүн болохоор бас дөрвөлээ. Тэгээд хоёулаа 2 дугаар зэргийн одонтой. Одонгоо авах гэж ирнэ хэр хүлээв. Дээл оюул хүрсэн янзлахаас эхлээд эмэгтэй хүн маш их хувийн бэлтгэл хийдэж шүү дээ. Гэр бүлийнх нь бас адилхан тоглоод нэлээд удаан бас бэлдсэн байх. Хэр их хүлээсэн бэ юм? Тэгсэн ер нь баг хавраас хойшоогоо л тэгэл догтлол дээлээ оюулна, үр хүүхдүүдээ гоё нь өсгөж хүмүүжүүлнэ гээл зэрэгтэй л хоёулаа бэлдсэн дээ. Одоо авч байгаа ээжүүдтэй хандаж юу гэж хэлмээр байна мэдчихлээ бишэлгүй юу? Нийт одоо авч байгаа ээжүүдтэй энэ хорвогийн хамгийн сайхан бүхний хүсье өрөөй. Үнэхээр бахархмаар сайхан өдөр байдаг юм байна. Үр хүүхдтэй одоо хүндтэй эрдэм боловсралтай их орондоо хэрэгтэй хүн болгон өсгөн хүмүүжүүлэхэд их үйлс оруулж байгаадаа үнэхээр бахархмаар байна.